хэлсэн тухай энэ эцэг домгонд Бурхан анх тун хисааг буй болгоод далайн ёроолд байрлуулсан гэдэг. Түүний амьдрал тэнд тийм ч их хөвгөлтэй биш. Тэрбээр өдөр болгон хисаага баг зэрэгнээ жаахан далайн ус оруулаад дараа нь хаадаг гин. Ингэсээр өдөр хоногийг өнгөрүүлнэ. Дараа нь Бурхан бүргэдийг бүтээсэн. Тэрбээр түүнд эрх чөлөө олгож хаа хүссэн газраа нисч байх боломж олгожээ. Бүргэд хэл хязгаар гэдгийг мэдэхгүй. Гэхдээ энэ эрх чөлөөний төлөөс болгож өдөр болгон өөрөө хоолоо олж идэх хэрэгтэй болсон гин. Ингэх нь тун хүнд юм. Ялангуяа ангаахаа төрж тэднийгээ өсгөхийн тулд өдөржин ан хийх шаардлагатай болох нь. Гэвч бүргэд үүнийг баяртайгаар зөвшөөрсөн гин. Харин дараа нь Бурхан хүнийг бүтээжээ. Тэгээд түүнд хисаа бүргэд хоёрыг үзүүлээд хэрхэн амьдрахыг хүсэж байгааг нь өөрөөс нь асуугаад орхисон гин. Балер өдрөх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд эмзэгхэн булангийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр би та бүхэнтэйгээ Design Your Life буюу амьдралаа загварчлах гэсэн сэдвийн хүрээнд ярилцах болсон байгаа. Энэ хүрээнд ярилцахдаа энэ Bill Burnett, Dave Evans гэсэн хоёр хүний Design Your Life гэсэн номын хүрээнд ярилцсан. Монгол дээр бол амьдралаа загварчлах нь гэдэг монгол хэлээр орчуулга нь гарчихсан байлээ. Тэгэхээр авч уншиж болно. За энэ номыг хүрээнд ярихаас өмнө миний та бүхнээс асуумаар нэг асуулт нь гэвэл та дөнгөж сая сонсон story буюу яг түүхийн дагуу бүргэд шиг амьдрмаар байна уу? Хисаа шиг амьдрмаар байна уу? Яг хин шиг амьдрахыг хүсэж байна вэ гэдэг надад ийм асуулт байна. Энийг хэрвээ илүү ойлгомжтойгоор тайлбарлах юм бол та амар аргаар ингээл амар ч гэсэн уйдгартай амьдралаар амьдрахыг хүсэж байна уу? Эсвэл эрх чөлөөтэй өөрийнхөө дураар өөрийнхөө амьдралыг загварчлаад амьдрахыг хүсэж байна уу? Эсвэл та яг одоо яг ямар амьдралаар нь амьдарч байгаа вэ гэдэг ийм асуултуудыг асуумаар байна. За миний хувьд гэдэг юм бол ихэнх хүмүүсүүд нь бол бодохдоо миний хувьд өөрөө бол яг юм бүргэчиг буюу эрх чөлөөтэй амьдралаар нь амьдрахыг сонгох хүн байгаа. Сонгох төрлийн хүн. Тэгэхээр яг ийм хүмүүсүүд зориулаад өнөөдрийнхөө номын хүрээнд ярилцахыг гэж бодсон. Тэгэхээр Design Your Life буюу хэрвээ та амьдралдаа ингээд одоо өөрийгөө нэг урлаач, амьдралынхаа урлаач гэж тооцох юм бол тий амьдралдаа нэг өөрийнхөө амьдралыг бүтээл гэж хараад тэрнийхээ урлаач нь та өөрөө шүү гэдэг ийм агуулгыг өөртөө суух юм бол яаж амьдралаа урлах уу, юунаас эхлэх үү гэдэг нэг ийм асуулт үүсэж ин гэсэн. За энэ номд бол хамгийн түрүүнд бол юунаас эхлэх хэрэгтэй вэ гэдэг дээр бол reframing буюу би орчуулгахдаа дахин бүтцлэх гэж ингэж орчуулад байгаа. Тэгээд яагаад ингэж хэлээд reframing хамгийн чухал гэд эндээс эхлэх хэрэгтэй гэж байгаа вэ гэхээр бид нар одоо ингээд төрсэн цагаас ахуулаад гадаад ертөнцөөс өөрийн гэсэн нэг тийм бодлыг танин мэдхүүг ингээд тархиндаа ингээд суулгаа явж байдаг. За таньж мэдээл явж идэг. Тэр нь дадлага туршлага болоод ингээ үлдчихэд тий. Гэвч заримдаа бид нар гадаад ертөнцөөс тийм алдаатай мэдээлэл таньж мэдээд доцорчдаг гэсэн. Энэ ямар ч тань гэхээр одоо жишээ нь ийм ч байдаг. Ад жаргалтай болохын тулд амжилтанд хүрэх хэрэгтэй. Амжилтанд хүрчээд ад жаргалтай болно гэдэг ийм алдаатай бодол гэж энэ номон дээр одоо жишээлбэл ийм жишээ оруулж ирж байгаа. Тэгээ санал нэгдэхгүй хүмүүсд биж магадгүй. Гэхдээ миний хувьд бол энэ дэр санал нэгдэг. Ад жаргалтай болно гэдэг чинь өөр амжилтанд хүрнэ гэсэн үг биш буюу зарим хүмүүс бол амжилт болгон өөрөөрийнхөө тодорхойлж болдог гэж яриад байдаг тийм. Тэгэхээр энэний үндсэн агуулга нь бол энэ өөр алдаатай бодол. Яг жинхэнэ ад жаргал гэдэг бол хүн болгон өөрийнхөө хүрээнд ад жаргалыг загварчлах хэрэгтэй гэж байгаа. Буюу ад жаргал гэдэг зүйл хүн болгоны хувьд адилхан байх боломжгүй гэсэн л үндсэн санаа яваад байгаа гэсэн. Яагаад тэгэхээр бид бүхэн ихээс төрөхдөө тусдаа нэг бод гал болоод төрдөг. Ихэр хүүхдүүд хүртэл хоорондоо ижилхэн ч гэсэндээ тэр хүүхдүүд бол тусдаа бод гал тийм үү. Өөрийн гэсэн онцлогтой дахин давтаршгүй тийм бод галууд. Тэгэхээр хүн болгоны хувьд хараад вау энэ ямар гоё хүн бэ гэж тэр хүнээс юм сэтэлжүүлэлт авч болно. Гэхдээ яг тэр хүн шиг болно гэвэл боломжгүй. Та өөрийн гэсэн онцлогийг гаргаж ирээд өөрийн гэсэн онцлогоо таньж мэдсэн цагт тийм маш тийм ад жаргалыг өөрийнхөө хүрээнд мэдрэх боломжтой л гэсэн үндсэн санаа. Тэгэхээр reframing буюу дахин бүтцлэх энэ зүйлийг тархиндаа олж тодорхойлох хэрэгтэй. Тэр төгсцлийг өөртөө бүрдүүлнэ гэсэн. За энийг яг ингээд жинхэнэ ад жаргалаа олж таних тулд тэгвэл хамгийн түрүүнд юу хэрэгтэй вэ гэвэл асуудлаа тодорхойлох гэдэг чинь. За яг нэг юм жишээгээр яриад гэх юм бол маш хурдан яг ирүүс шиг би юм хурдан гүйдэг
баймаар байна гэдэг нэг юм жишээлбэл нэг хүн юм зоригтой байлаа тий. Тэнгүүр чин заримдаа бид нар нөхцөл байдлаа одоо шалтгаан таачаад байдаг буюу за эрүүс чинь дөрвөн хүлтэй болохоор л хурдан гүгээд байна штэ. Би хоёр хүлтэй юм чин яаж одоо юу гэдэг юм хурдан гүөх юм? Ямар ч логикоор ямар ч юм боломжгүй штэ ч юм уу ингээд амар тийм логик зүйлийг ингээд хайж олоо тэрэндээ шалтгаан болоод дэж ингээд өөрөө шалтгаан тавиад яваад байдаг. За тэгвэл яг тэр зүйлийг gravity буюу таталцах хүч гэдэг тийм орсоор бол гравитационная проблема буюу ингээд юм татах тийм хүчний асуудал гэж нэрлэдэг байхгүй буюу танд одоо хүн гэдэг амт хоёр хүлтэй. Тэр хоёр хүл дээрээ татал хийдээр яаж яваад юм бол таталсан хүчээр л яваад байгаа буюу энэ таталсан хүч гэдэг зүйлийг бол бид нар яаж чичээгээд өөрчлөх буюу засах боломжгүй те. Тэгэхээр хүний амьдрал засах боломжгүй нөхцөл байдал гэж байдаг. Үнэхээр байдаг. Гэхдээ тийм нөхцөлтэй байвал тэр нөхцөлөө олж таниад тэрэндээ тасан зогцоод цаашаа өөрийгөө дутагдал байсан ч гэсэндээ тэрэндээ тасан зогцоод цаашаа тэрнийг хүч болгож өөрөө онцлогоо тодорхойлоод цаашдаа өөрөөрт ашигтайгаар ашиглаа явахыг л хэлээд байгаа гэсэн үг. Түүнээс биш би ердөөсөө дөрвөн хүнэлтэд биш юм чинь би хурдан гүөх боломжгүй штэ гэдэг нөхцөлийг л тархинасаа авч хаях. Тэр зүйлийг л тэр нэг алдаатай танин мэдхүйг л өөрчлөх. Тэр бүтцийг нь өөрчлөх асуудал яригадаад байгаа гэсэн үг л дээ. Жишээлбэл одоо коучинг үйлчилгээ авлаа гэхэд Nokodi коуч дээр коучинг үйлчилгээ авлаа гэхэд хүмүүсээс юм хідэн тодорхой асуултуудыг асуудаг. Та яг ямар зорилгоор коучинг авч байгаа вэ? Буюу яг коучинг авж байгаа хин зориулсан гэхээр агаас Б зэгт хүрэх байгаа хүнд аяг зориулагдсан байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн зорилгоо тодорхойлчихсан хүн илүү коучинг үйлчилгээнд ороход илүү тохиромжтой гэдэг гэсэн. Гэтэ зарим нөхцөлд нөгөө нэг өөрийнхөө зорилгоо тодорхойлж чадаагүй гацсан те би яг хаашаа явахаа мэдэхгүй гэдэг тийм хүмүүсүүд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсүүдийн хувьд бол өөрөө зорилгоо хайж олно гэдг нь өөрөө зорилго болоод хувирчдаг гэсэн. Тэгэхээр ийм нөхцөл орсон ч гэсэндээ буюу дараачийн энэ номон дээр хэлж байгаа зүйл нь дараач алах юм бол тэр нөхцөлийг олж таних. Зорилгоо тэгвэл яаж тодорхойлох юм? Зорилгоо яаж олох юм гэвэл амьдралдаа ийм дөрвөн хүчин зүйлийг хэмжээд үз гэж байгаа. Тэр нь хайр, ажил, за тэгээд эрүүл мэнд, сонирхол гэсэн ийм дөрвөн зүйл. Энэ хүрээнд та яг энэ дөрвөн хүчин зүйл хайр, ажил, сонирхол, эрүүл мэнд гэсэн энэ дөрвөн хүчин зүйлд одоо жишээлбэл 0-5 оноогоор эсвэл 0-10 оноогоор үнэлгээ өг. Үнэлгээ өгөөд хаана хамгийн бага оноотой байна тэр тухайн зүйл дээрээ хөгжих, сайжруулах тэр алхам хийж эхлэн гэсэн үг. Энэ дөрвөн зүйл ерөнхийдөө баланс нь тэнцвэртэй байвал хүний сэтгэл зүйн байдал, бие физиологи бүхэл талаасаа ерөнхийдөө тэнцвэрт одоо тэр аж аргалтай одоо сэтгэл аж аргалтай чашийн те сэтгэл хангалуун байх тэр нөхцлүүд нь бүрддэг гэсэн. Энэ дөрвөн хүчин зүйл аягүй том нөлөө үзүүлдэг. За тэгвэл яаж одоо тухайн тэр зүйлийг тодорхойлчлаа тий. Одоо тэгээ цаашаа яах юм гэвэл хүний амьдрал луужингаа тодорхойлох гэдэг нэг тийм техник энэ ном дээр яригддаг. Луужингаа буюу амьдралын компас буюу амьдралын луужин гэж нэрлэдэг байгаа гэсэн. За энэ дээр болохоор хүн болгоо ингээд тодорхойлчлоо. Гэхдээ дараачийн алхам нь одоо ингээд бүр тэрнийг ингээд зураглах гэдэг шүү дээ, тий. За би ямар одоо дөрвөн хүчин зүйл гэдэг нь энэ өнгөөр би ингээд зургийг ингээд бүтээнэ гэдэг та өнгөө сонгоцсон л гэсэн тийм утгатай гэсэн. За энэ өнгийг илүү өгөх ёстой юм байна. Буюу энэ хайр гэдэг зүйл дээр би илүү ажиллах ёстой юм байна. Миний амьдралд хайр гэдэг зүйл одоо өөрийгөө хайрлах хайр, бусдыг хайрлах хайр, харилцаа холбоо энэ зүйл дээр би айгуу алдаатай, дутагдaltaй хичээгээгүй, бүр хичээгээгүй. Тэгвэл энэ дээр би илүү ач холбогдол, илүү цаг хугацаа, илүү анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Энэ өнгөөр би зурах ёстой гэдэгтэй яг адилхан байхгүй. Нөгөө талаас болохоор за ингээд тодорхойлчлоо. Энэ дөрвөн хүчин зүйлд би миний хамгийн бага одоо анхаарал хандуулж байгаа хамгийн дутагдaltaй байгаа зүйл нь одоо энэ юм байна гэж тодорхойлшгүй. Дараа нь яах вэ гэхээр одоо тэрүүгээр зурж эхэлнэ буюу амьдралаа ингээд зорилгоо ингээд тодорхойлж эхэлнэ. За хайр дээрээ би яг ямар зорилго тавих юм? Эрүүл мэнд дээрээ яг ямар байх юм? Тэнгүүдээ сонирхол минь ямар байх юм? За гих мэтлэнгийн ажил дээр минь ямар зорилго тавих юм? За эндээс одоо ажлаа жишээлбэл өнөөрөө жишээ болгоод нэг кейс нь авчил та. Тэгэхэд хүн болгон өөрийнхөө зураглыг гаргахдаа дандаа нэг л зураглаар гаргадаг. Жишээлбэл энэ жил би одоо юу гэдгийг сэтгэл зүйч болно, сэтгэл зүйн сургуулаараа төгсөн. Тэгээ ингээд
нэг л зорилго тавьчихдаг. Тэгвэл энэ нь өөрөө мухардалд орсон үед хүн яадаг вэ гэхлээрээ дахиад ингээд сэтгэл зүйн байдлаар би чадсангүй, би ингэсэнгүү гэдээ дахиад өөрийгөө буруутгаад эхэлдэг гэсэн. Тэгээд ихгүй тулд анханасаа хүн угаасаа ингээд шууд явж байгаа замаа нөө алдаатай бодол нь анханасаа л зорилгоо тодорхойлсон байх хэрэгтэй, зорилгоо тодорхой мэддэг хэрэгтэй гэдэг ийм алдаатай бодол хүний тархинд байгаад идэм байл та. Тэгвэл яг үнэндээ та анханасаа зорилгоо ингээд бүрэн 100% таньж мэднэ буюу бүх юмыг 100% таньж мэднэ гэдэг тийм байх боломжгүй гэж байгаа. Зөвхөн та яах ёстой вэ гэвэл та зөв зүйлээ хий чинь гэдгээл мэдэрч байвал тэр чинь зөв зүг чиглэл гэдгээ та өөрөө мэдрээд тэрнийг таньжил байвал тэр чинь зөв зам л. Нэгсэн та ингээ төөрөө явж байгаагуудаа би яг одоо нөхцөл байдлаа тодорхойлох өнгөч би яг одоо баруун зүгийн тэр зүгийн тэдэн градус цэг дээр би оршиж ингээд одоо энэ компьютер шиг бид нар ингээд тооцоолоод гаргаад ирч чадахгүй шүү дээ. Бид нар за барагцаалал бид нар за зүүн зүгт явж ин да баруун зүгт явж ин да гэж тодорхойлдог тийм үү. Яг тэрнтэй адилхан та амьдралдаа хийж байгаа зүйл маань 100% энэ бол өстой баталгаатай миний зүйлээ гэдэг тийм зүйлийг бол хэлж боломжгүй гэсэн. Тэгэхээр харин энэ зүйл бол яг миний байна, миний сонирхол байна, миний энэ одоо хайр дурлал гэр бүлд маань чи асуудал учруулахгүй байна. За нөгөө талаасаа одоо юу гэдэг нөгөө хүчин зүйлүүд дээр нь бол ихэнх надад сонирхол байна уу байна мөнгө болж гин үү болж гин шиг юм ингээд олон хүрээнд та тэр зураглаа ингээд томоор нь гаргах хэрэгтэй болдог. За тэр луужинг тодорхойлох явцад болохоор маш их зүйлийг өөрөөсөө асууна. Жишээлбэл ганцхан ажил дээр аваад гэхэд би жишээлбэл энэ жил сэтгэл зүйн чиглэлээр суралцж байгаа гэхэд өөрөөсөө дахиад хоёр тийм одоо эхний энэ зорилго маань бүтэхгүй бол дараачийн хоёр энэ төлөвлөгөөнүүдийг өөртөө ингээд зураглалаараа гаргацсан байх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр доор хаяж 3 зураглал гарах хэрэгтэй болно гэсэн. Гэхдээ энэ зураглалуудыг гаргахдаа та жишээлбэл нэг нь миний хувьд нэг нь сэтгэл зүйч болно. За нөгөөх нь болохоор одоо йогийн багш болно. За гуравт нь одоо хүүхдийн зохиолч болно гэсэн юм 3 зураглалыг гаргачаа гэсэн. Би яг эдгээр зураглалуудыг гаргахдаа энэ номыг уншиж дуусаад өөрийнхөө төлөвлөгөөг одооноос бараг жил 2 жилийн өмнө би энэ зураглалаа гаргаад энийхээ дагуу зорилгоо тодорхойлоод явж байсан байхгүй. Тийм учраас аягүй сайн баттайгаар энэ 3-ыг гаргаж ирээд байгаа гэсэн. За яагаад ингэж гаргаж байгаа юм гэхээр энэ замналд энэ зураглалыг гаргахаас өмнө би маш олон туршилтуудыг хийгээд үзчихсэн байсан учраас ерөнхий миний яагаад сэтгэл зүйчээр сурах болсон үндсэн шалтгаан тэндээс гарч ирсэн гэсэн. За би ер нь юу ч хийсэн байсан сэтгэл зүйтэй хүний сэтгэл зүй нь яаж хүнд мэдрэгдэх бол яаж хүн энийг хүлээж авах бол хүнд яаж юу бодогдуулах бол гэдэг дандаа ийм асуултуудыг өөрөөсөө юу ч хийжсэн ер нь энэ асуултууд дандаа ингээд хоорондоо холбогдоод байсан гэсэн. Тэгээ тийм учраас энэ асуултуудыг нөгөө нэг холбогдсон үсээ за би ч ер нь сэтгэл зүйч болох юм байна штэ гэдэг үндсэн чиглэл маань гарч ирээд энэ дээрээ яг суралцаад энэ мэрэгчлэрээ суралцаад явж исэн. Гэхдээ за одоо ингээд амьдралаа зураглах юм бол энэ 3 хүчин зүйлийг А, Б, В гэдэг вариантуудаар хуваачиж байгаа гэсэн. Эхний вариант нь бол за би сэтгэл зүйч болно. Мэдээж энэ карьерийнхаа хүрээнд энэ салбартаа би амжилттай олон дадаа гэдэг өөрийнхөө нэг нөөц дээрээ тулгуурлаад өөрийнхөө боломж сонирхлоо бас хараад нөөц дээрээ тулгуурлаад ихтгэл үнэмшлэнд байгаа эсхийг өөрөөсөө асуугаад за тэнгүүдээ уялдаа холбоогоо эндээс харж байгаа гэсэн. Миний уялдаа холбоо буюу миний амьдралтай яаж хоорондоо холбогдож байна, яаж уялдаж байна гэдгийг харж байгаа зорилгоо тодорхойлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ 4 зүйлийг харчаад зураглаа ингээд эхний хувилбараар гаргачлаа. За Б хувилбар яагаад йогийн багш юм? Нэгэн сэтгэл зүйн байдлаар хүмүүсүүдэд би туслах хүсэлтэй, амар амгалан мэдрүүлэх хүсэлтэй, аж аргалыг мэдрүүлэх хүсэлтэй бол йог ч гэсэндээ нэг вариант нь болж байна. Буюу би өөрөө йогт сонирхолтой, йогоор хичээл хүсдэг. Энэ дээр би мастерлах буюу ингээд мэрэгжлийн төвшөнд очиод хүмүүсүүд бие физиологоор нь дамжуулж аж аргалыг мэдрүүлэх, амар амгалан мэдрүүлэх гэсэн үндсэн чиг баримжаа маань хоёр дахь төрлийн тэр амьдралын зураглалаар минь гаргаад ирж байгаа гэсэн. Байж болох юм гэдэг юм вариант. Гэтэ энэ хоёр дахь юу энэ нэг дэх хувилбар бүтэхгүй тохиолдолд би хоёр дахь нь одоо явна гэдэг юм вариант гэсэн үг байхгүй. За гурав дахь нь болохоор хэрвээ тань одоо мөнгөтэй ингээд бүх мөнгөний ингээд бүрэн хэрэгцээ чинь байх юм бол хангагдсан байх юм бол буюу физиологийн хэрэгцээ одоо юу гэдгийг санхүүтэй ямар ч холбоогүйгээр бүх мөнгө чинь байх юм бол та юу хийх вэ гэдэг асуултыг өөрөөсөө асууна гэсэн. Тэгэхээр тэгхийн бол тэгсэн цагт би юу хийх вэ гэвэл яг хүүхдийн сэтгэл зүйг
гэдэг бол цагаан цаас шиг те. Тэгэх юм бол тэр зүйлийг ингээд тэтгээд илүү сайн гэгээлэг зүйл рүү тэмүүлээд гэгээлэг суурийг тавихын тулд би хүүхдийн зохиолч болно гэж байгаа. Тэр мөрөөдөл надад одоо байдаг гэсэн үг. Тэгэх юм бол би хамгийн эхлээд зав зохиолч биш юм а гэхэд хүүхдийн нэг жижигхэн дэлгүүртэй болоод тэр дэлгүүртээ одоо хүүхдүүд ном уншиж өгдөг. Номоор дамжуулж хүүхдийн сэтгэл зүйг тэтгэн амар амгалан даваачин тэр суралцах тэр итэх эрч хүчийг би тэндээс нь олгоно гэсэн юм 3 дахь амьдралын нөхцөлийг татаад оруулаад ирж байгаа гэсэн. Гэх мэтлэнгийн та өөрийнхөө амьдралдаа 3 төрлийн зураглал гаргана. Одоо ажил дээр л гэхэд энэ 3 төрлийн зураглал гаргана гэсэн. За хайр дурлал дээр ч гэсэндээ энийг шингээж болно. За яг 4 хүчин зүйл хайр дурлал, ажил, сонирхол, за тэгээд эрүүл мэнд гэсэн энэ 4 хүчин зүйлийг зураглал 1-р зураглал, 2-р зураглал, 3-р зураглал гэсэн юм ABB гэсэн вариантын хүрээнд та ингээд тусдан зураглалуудаа гаргана гэсэн. Ингээд гаргахдаа 4 дахиад хүчин зүйлийг бодно те юу гэхээр та тийм сонирхолтой байна уу? Таны амьдралтай энэ чинь хоорондоо энэ 3 зурвалж хоорондоо уялдаа холбоо нь яг юу байна гэдгийг бүгдийг өөрөөсөө асуугаад итгэл үнэмшлэн энийг үүнийг хийхэд итгэл үнэмшлэн танд байна уу? Нөөц болцоо нь яг юу байна гэдэг эдгээр асуултыг асуугаад яг бичнэ гэсэн. За би яг юунс гэхлээр би яагаад ихний зураглалыг гаргасан бэ? Энэ ихний зураглалын гаргаснаар би эндээс юу олж авах гээд байна вэ? Утга учир нь яг юунд оршиж гин вэ гэдэг маш олон асуултуудыг айл болох бичгээр хариулбал бүр баталгаатай гэдэг жаа. Яагаад вэ гэхээр хүн бичих явцдаа 100% хариултыг мэднэ гэж байхгүй. Гэхдээ өөрийгөө ярьж авах явцдаа эсвэл илэрхийлж авах явцдаа өөрийнхөө бодлыг, санааг, мэдрэмжийг илэрхийлээд буулгаж авах явцдаа хүн өөрөөсөө олж таньдаг. Нэрээ би ийм байвал илүү гоё юм биш үү? Энийг ингээд засчих, ингээд илэрхийлжүүл, ийм болгочвол гоё юм биш үү гэд ярьж авах явцдаа олж таньж мэддэг учраас тэр зүйлүүдээ практик дээр ингэж буулгаад байгаамаа гэсэн. За тэгэхээр өнөөдрийн маань ярих сэдв ерөөхдөө үүгээр ингээд дуусч байна. Тэгээд энэ номныхаа агуулга нь үндсэн хамгийн чухал гэсэн агуулгуудыг би тусах гэж хичээлээ. Тэгээд мэдээж энэ болгоныг энэ болгоныг бод дээр амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд нөгөө уялдаа холбоо бүхий зүйлийн яаж уялдаж холбогдоод байгааг мэдгүй байх юм бол тос бүртэн та туршилт хийгээд үзээрэй гэдэг нэг тийм юм прототип буюу яг юм туршилтын бүтээгдэхүүнээ гаргаж ирээрэй гэдэг. За тэрэн дээр нь юу байж болох вэ гэхээр миний хувьд хүүхдийн зохиолч болох юм дээр би өмнөх дугаар дээр яасан те нэг багаха цэцгийн түүх гэдэг энэ хүүхдийн үлгэрийг би зохиож үзсэн. Энэ миний хувьд яг прототип байсан байхгүй юу? За эхний туршилт байсан гэсэн. За ингээд тэгээд бүр хэдэн нэлээд олон жилийн хүүхдийн өөр нэг зохиолоор ийм тууж хэлбэрийн зохиолоор уралдаанд хүртэл орж үзсэн мэдээж тэнцээгүй. Тэгээ тийм учраас тэрэн дээрээ за энэ бол миний яг ажиллах салбар бол биш байна гэдэг аюу өөрөө олж мэдсэн гэсэн. Гэхдээ эргүүлээд энэ хизээж биелэхдэггүй одоо биелээ олохгүй гэсэн зүйл бол биш буюу асар олон жилийн дараа би одоо сэтгэл зүйн чиглэлээрээ явж агаад илүү нэг өөрийнхөө мэрэгжлийг практик дээр олж авсан мэдлгүүдээ үлгэр байдлаар хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх үстийн бүтээлэг гаргаж бас болох байхгүй юу ирээдүйдээ те гэх мэт ингээ хооронд ингээ холбож болно. Яаж холбол яаж болно гэсэн үг. Гэхдээ тань хамгийн гол нь таны сонирхол чинь хаашаа чиглэж байна. Тэр өөрийн сонирхлоо ямар салбарт ямар өнцгөр буулгаж болох уу гэдэг чинь нөгөө нэг эрхчлөө танд хүссэн эрхчлөө танд байгаа. Тэгэхээр тэрнийг бол хааш нь яаж буулгаж болно? Хаашаа яаж зүгэлж болно? Хаашаа явахыг зорино та тийшээ л хүрнэ. Тийм учраас өөрийнхөө зураглалыг гаргахдаа тийм чөлөөтэй сэтгээд дотроосоо яг би хин бэ? Би юу? Намайг тодорхойлох зүйлс юу вэ? За тэгээд би яагаад үнийг хийж байгаа вэ? Бусдад би яг юу өгөх гээд байгаа вэ гэдэг зүйлсүүдийг асуултуудыг өөрөөсөө ингээд тогтмол асууж байх нь айгүй чухлаа. Тэгээд тэрнийг зүгээр нэг асуугаад өнгөрөх биш бүр яг бичгээр буулгах нь хамгийн чухал болоод байгаа гэсэн. За тэгээд мэдээж энэ бүхний хийхээс өмнө та дахиад би энэ өнөөдрийнхөө дугаарыг юугаар дуусгамаар юм гэхэлэр та итгэлгүй гэдэг зүйлээр битгий халахвч хийгээрээ эмзэг байдалчин эргээд таны эрч хүч хамгийн том одоо эмзэг байдалчин хамгийн том давуу тал болж хувирах боломжтой юм шүү. Тэгэхээр эмзэг байхаас битгий яагаарай гэд өнөөдрийнхөө буланг үгээр дуусгаж байна.